За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв энэ гүн гүнзгий зүйл үү эсвэл өнгөц үү гэсэн сэдэв байна. Тэгээ Библийн ишлэл нь сургаалт төгс 21:1. Хааны зүрх эзний мотор дах усны урсгал. Хаа таалсан зүрхтэй тэрээр хааныг чиглүүлнэ гэж. За хамтаа залбираад эхлэе. Аа тэгээ би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар тэгээ өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж бидний өдөртөн дагуулаарай гэж залбирч байна. Амен. Ааваас минь гадна миний амьдрал нөлөөсөн хүн бол дасгалжуулагч минь байсан юм. Сахилга бат спорт, сурлага гэд бүхэл асуудалд намайг анхааран халамжилж үнэн зөвөөр дүгндэг байлаа. Надад олон үнэтэй сургаал хэлдэг байсны нэг нь чи хүнтэй зодтолдож хэрэлдвэл бүндгөр хизээж эрүүл ухаанаар ажиллахгүй гэсэн үг байваа. Төд удалгүй надад түүнтэй хамт багшлах хүндтэй үүрэг ноогдсон юм. Дасгалжуулагч маань одоогоор 21 жил үйлчлээд байгаа Христ итгэлт тамирчдын нөхөрлөлийг үүсгэн байгуулсан юм. Тэр нөхөрлөлд эхэлсэн цагаас Есүс миний амьдралыг өөрчилсөн бөгөөд дасгалжуулагч маань намайг хамтрагч болооч гэж хүсэж билээ. Жилийн дараа тэрээр олон ажил эхлүүлэхээр болж Есүсээр удирдуулаарай гэж хэлээд нөхөрлөлийн бүлгийг надад даатхан үлдээсэн юм аа. Хүүхдүүд чин сэтгэлээс гараагүй үгсийг тэр дор мэддэг. Дасгалжуулагч маань харин үнэнээсээ ярьдаг байсан тул би зөвлөгөөг нь дагаж Христээр удирдуулахар шийдсэн билээ. Миний хийх зүйл бол тамирчдын төлөө залбирч, анхаарч халамжлахын зэрэгцээ өөрийн удирдах чадвараа сайжруулах явдал байваа. Энэ нь яа харахгүй сүнслэг тулаан байв. Удирдах чадвар минь өнгөц бос, ул суурьтай байгаасаа гэж би хүсэж байлаа. Таны хувьд ямар байна вэ? Таны удирдах хэв маяг Есүсийн зөвхөн хүч чадлыг бус, түүний эр зориг, хүнлэг чанар, мөн төвчээрийг харуулж байна уу? Бусдыг халамжилж тэдэнд Христийг харуулахыг хүсвэл бид бүх үг үйлдэлээрээ түүнтэй адил байхыг хичээх ёстой гэж. Библийн ишлэл Иохан 13:15. Миний та нарт үйлдсэн лугай адил та нарыг үйлд хэмээн би ийм дуурай өгөвөө гэж. Амен. Бурхан ивэг тэгээд үргэлжлүүлэн Бурханы үг та нартай ярих болтугай.